Дээрэс нь бидний одоо маш их анхаарч байгаа зүйл бол ер нь өөрийн гэсэн энэ эрчим хүчний өөрийн гэсэн одоо бензин шатхууны ийм одоо нөөцтэй боловсруулдаг ийм хүчин чадалтай болёо гэж. Энэ бол одоо Монгол улсад их чухал. Монгол улсад бизнес хийхэд манай энэ бензин шатхууны үн гаднаас байдаг энэ хамаарал бол бас нэлээд хүндрэл үүсгдэг гэж бодож байгаа. Тийм учраас энэ чиглэлийн их үүсвэрүүд нүүрснээс ахуулаад тэгээд одоо занар бусад одоо тэр газрын тос гарч болох тэр одоо бүтээгдэхүүн тэр боломжууд бол Монгол улсад бол байна. Энэ чиглэлийн энэ үйл ажиллагаанд маш их одоо онцгой анхаарч ажиллах ийм одоо төлөвлөгөө байгаа. Ийм одоо эрмэлзэл бидэнд байна. Энэ ийм эрмэлзэл байна. Ийм одоо асуудлуудыг шийдэх боломж байна гэдэг бол маш их бизнес энд байна гэж ингэж хэлж болох юм аа гэдгийг энд бас хэлхэн зөв болов гэж ингэж бодож. Дараагийн нэг боломж бол миний үнэхээр итгэж байгаа ерөнхийлөгчийн хугацаанд ажиллах хугацаанд нэлээд анхаарч ажилласан энэ хууль шүүхийн шинжилгээний асуудал байна. Бид нар эхлээд нэг 10-аад хуулийг өөрчлөөд ер нь болчих болов уу гэж бодож исэн. Одоо бол 40-од хуулийн өөрчлөлтийг хийх юм шаардлагатай байна. 40 гаруй шинэ хууль батлана. Үнэхээр Монгол улс хүн удирддаг улс байснаас хууль удирддаг улс руу бүрэн хэмжээнд ойрын хугацаанд энэ шилжилтийг ойрын жилүүдэд хийж чаднаа. Үүнд бол би үнэхээр итгэлтэй байна. Энд ч гэсэн манай энэ одоо дэлхийн бидэнтэй хамтарч ажилладаг хүмүүс итгэлтэй байх ёстой гэж байх болов гэж ингэж бодож байгаа. Ганцхан жилийн хугацаанд 2012 оны дүнгээр авч үзэхэд жишээлбэл авилгалын индекс 26 орноор одоо урагшилж чадсан байна. Тэгэхээр бид бол энэ амжилтаа улам ахиулнаа. Монголд авилгал бага, хүнд суртал бага, төрийн оролцоо бага ийм улс орн болохын төлөө бид нар үнэхээр ирмэлзэж ажиллах болно. Сүүлийн үед Монголд гарч ирж байгаа нэг хүндрэл ер нь гараад сүүлийн 3-4 жил одоо нэлээд архагшсан ийм одоо хүндрэл бол юм бол төрийн оролцоо, юм бол төрийн хүнд суртал, юм бол одоо төрийн хувь хэмжээ, төрийн өмчийн одоо хувь гэсэн нэг ийм хандлага маш их газар авсан. Энэ газар авсан энэ байдлыг бид нэр таслан зогсоохын төлөө явна. Ер нь цаашаага төрийн оролцоон дээр цаашаа бид нар мораториум тогтоож өгч болно. Ер нь төрийн компани дахин шинээр байгуулахыг болох тухай бид нар ярилцах хэрэгтэй гэж би өвдө бодож байгаа. Энэ чиглэлд би ер нь нэлээд одоо санаачлаг гаргаж ажиллая гэж засгийн газартайгаа ярьж ингэж ажиллаж байгаа. Аль болох хувийн хвшлийн энэ одоо санаачлага руу, аль болох одоо энэ хөрөнгө оруулагчдын, аль болох энэ юм бүтээж хийх гэж байгаа улсуудаа боломж олгохын төлөө явъя. Ер нь бид нар төсвөө хүртэл төсвөлээ гэж ингэж бодож байгаа. Төсвөө өмнөх жилийн зардлаас илүү гаргахгүйгээр одоо эх жилийг 14 оныхоо төсвийг 13 оныхоо зардлаас илүү гаргахгүйгээр төсвөлээ. Бүр хасч төсвөлээ гэсэн ийм одоо төсвөө алдагдaltaгүй батлахын төлөө ажилладаг болоё гэсэн ийм эрмэлзэлтэй байгаа. Иймэрхүү байдлаар төрийн оролцоо бол би ер нь сайн оролцоо гэж ховор байдаг гэж боддог. Төрийн оролцоо байгаа бол дандаа янз бүрийн үр дагавар гарч ирж байдаг. Ийм учраас энэ асуудал дээр ойрын жилүүдэд онцгой анхаарч ажиллах болно. Энэ бол Монгол улсад дахиад бизнес хийх, Монгол улсыг илүү нээлттэй, илүү шударга, илүү хуулийн дагуу, илүү хуулиар удирдуулсан ийм орн болох энэ чиглэлд ажиллахад бол их чухал болох болов уу гэж ингэж бодож байгаа. Монгол улсад бизнес хийхээр ирж байгаа улсууд ер нь яавал амжилттай ажиллаж болох бол яавал одоо бид Монгол улсад ажиллахад амар хэлбэр байх болоо гэж ингэж боддог, ингэж асуудаг. Энэ дээр би бас 3 зүйл хэлье гэж бодсон. Энд бол нэг хайхтар тийм нууц одоо процедур, нууц юм одоо рецепт бол байхгүй. Энд ямар рецепт байх вэ гэвэл Монгол улсын хууль тогтоомжийг хүндэх хэрэгтэй. Ард иргэдийн олон нийтийн санал бодлыг хүндэх хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй байх ёстой. Тэгж чадах юм бол ер нь Монгол улсад амжилт олох бүрэн боломж байгаа гэдгийг энд бол давтан хэлхэн зөв бахаа гэж ингэж бодож байна. Ингээд энэ одоо 2 өдрийн хугацаанд манай засгийн газрын гишүүд асуудал хариуцсан хүмүүстэй та бүхэн нүүр тулж сэдвээр тодорхой ярилцах бахаа. Та бүхэн бол одоо хамгийн хүндрэлтэй, хамгийн одоо чухал гэж үзэж байгаа тэр асуултуудаа манай ажил хариуцсан улсуудаас асуугаараа. Манад нэг л одоо боломж байгаа. Энэ бол манай хүмүүс нээлттэй. Манай хүмүүс өөрсдийнхөө бодож байгаа, санаж бодож байгаа зүйлээ нээлттэй илэрхийлэх юм чадвартай хүмүүс. Тэгээд ярилцж байгаа зүйлээсээ дүгнэлт хийгээд цаашаага тодорхой одоо хүндрэлүүдийг шийдээд явах юм боломжтой хүмүүс юм аа. Тийм учраас энэ 2 өдрийн энэ ярилцлага уулзалт бол одоо маш их үр бүтээлч ийм ярилцлага уулзалт болно гэж ингэж бодож байгаа. Ингээд дахин одоо профессор Шваб болон одоо энэ профессор Швабын багийнханд үнэхээр чин сэтгэлээсээ баярлж байгааг хэлье.
Ер нь эдийн засгийн хувьд орчин муудах, хөрөнгө оруулалтын хувьд орчин муудах хамгийн доод түвшиндээ хүрсэн байх гэж бодож байгаа юм. I think we already hit the bottom. Бид нар бол одоо хамгийн доод түвшиндээ бол хүрч цогсон. Одоо энэс цаашаагаа бол өсөх байхаа гэсэн ийм л бодол надад байгаа шүү дээ. Тэгээд энэ боломжийг эхлүүлж байгаа энэ үедээр яг энэ одоо уулзалтыг ийм мэдрэмжтэйгээр алсыг харж ингэж одоо манай улсын нийслэлд энэ дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд Монголын ирээдүй ямар байх вэ гэдэг талаар ярилцах гэж байгаа нь хамгийн чухал зүйл. Зөвхөн энэ сэдв энэ удаа энд яригдаж зогсохгүй эх жил 1-р сард одоо Давост бид нар очиход Монголын энэ сценариос гэдэг энэ одоо сэдв мөн Давосын хэмжээнд тэнд оролцож байгаа одоо оролцогчдын төвшөнд дахиж яригдах юм аа. Тэгэхэд бид нар одоогоос 3 сарын дараагаар илүү үр дүнтэйгээр, илүү одоо шийдэлтэйгээр сая миний хэлсэн зүйлүүд дээр тодорхой шийдвэрүүд гарсан ийм байдалтайгаар явах ёстой л гэж бодож байгаа. Миний нэг бодож байгаа зүйл бол хамгийн одоо том хүндрэл бол би хүндрэл ярьж үгээ хэлсэн хамгийн том хүндрэл бол хүнд алдсан итгэлийг олж авах. Ер нь хүний хөрсөн тэр сэтгэлийг эргэж дэвтэх бол одоо хамгийн хүнд шүү дээ. Явсан хөрөнгө оруулагчийг буцааж ирүүлэх. Энэ бол хамгийн хүнд зүйл. Тийм учраас тэр одоо сэтгэл нь алдарсан. Монголд үнэхээр одоо болохгүй байх, бүтэхгүй байх гэж ойлгоод явж байгаа тэр хүмүүсийг эргэж иртэл нь бид нар ажиллах хэрэгтэй. Ингэж тэр зочныг тэр хүмүүсийг эргэж ирж эртэл нь ажиллана гэдэг бол урт хугацааны одоо тэсвэр төвчээр урт хугацааны бодлогын ийм залгамж чанарыг шаардсан ийм ажил болох болно. Тэгээд бас өөрийнхөө тухай ганц үг хэлье гэж бодож байгаа. Өнгөрсөн 6 сард ерөнхийлөгчийн сонгуульд болж одоо маш бага хувьтайгаар ард иргэдийнхаа олон түмнийхээ дэмжлэгийг хүлээж гарч ирсэн. Тэгээд Монгол улсын үндсэн хуулиар бол Монгол улсын ерөнхийлөгч 2 дахь удаагаар сонгогдох, 2 удаа сонгогдохын эрхтэй байдаг. Тийм учраас ерөнхийлөгчөөр анх нэр дэвшиж байхад би мэдчихсэн тэр зогсоол дээр бол 2 л морь байгаа гэдгийг надад бол унах. Тийм учраас би өөрийнхөө одоо унах ёстой. Тэр одоо карьерийнхаа сүүлчийн улс төрийн карьерийнхаа морин дээр мордсон байгаа. Дахиад одоо сонгуулийг хараад ингээд суух юм шаардлага надад байхгүй. Тийм учраас улс төрийг харсан биш. Тодорхой одоо тийм сэтгэл хөдлөл юуг харсан биш. Үнэхээр улс орныхоо эрх ашгийг харсан, нийтлэг эрх ашгийг харсан ийм шийдлүүдийг гаргахын төлөө, ийм ачааг үүрхийн төлөө ерөнхийлөгчийн хувьд одоо манлайлал үзүүлж зүтгэх болно. Энд одоо үнэхээр одоо та бүхэнд энэ улс орнд тохиолдож байгаа асуудлыг урт удаан хугацаанд шийдэхэд Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд энд одоо манлайлал үзүүлж хэцүү хүнд зүйлүүдийг сөрж зүтгэх болно гэдгийг энд хэлэх нь зөв бахаа гэж ингэж бодож байгаа. Хөрөнгө оруулагчид манай бизнес одоо энэ юм бүтээж хийж байгаа тэр улсуудын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг багасгахын тулд одоо тэдний эсрэг гарч ирж байгаа янз бүрийн популизм, янз бүрийн зүйлүүдийг зогсоохын тулд тэрнийг ойлголцохын тулд ер нь ерөнхийлөгчийн хувьд бол энэ чиглэлд нэлээд их ачаа өрч зүтгэн. Тэгээ засгийн газар их хуралтайгаа хамтарч асуудлыг шийдэхийн төлөө, асуудлыг шийдвэрлэхийн төлөө аль болохоор асуудлыг одоо түлхэж ингэж ажиллах болно гэдгийг энд бас хэлэхэд таатай байна. Ингээд та бүхэнд одоо амжилт хүсье.